За шунхлаа трейдинг компаниудаас нийгмийн одоо хариуцлагын хүрээнд за эргээд тодорхой түвшинд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөлтөй явж исэн байна. За энийг нь би бас тодтогч хэлж байгаа. За өнөөдрийн үер усны нөхцөл байдал болон усны айс ав газарт бас энэ байрлал байгууламжууд орчжээ гэдэг дээр бас ойлголцоод за энэ байгууллага бас нийгмийн хариуцлагын хүрээнд за бид бас харилцан тохиролцож энэ газар чөлөөлөх ажлыг одоо өнөөдөр яг эхлүүлж байна. За энэ одоо газар чөлөөлтийн асуудлыг хийсний дараагаар энэ дээр мэдээж Улаанбаатар хотын эрүүл аюулгүй орчинд амьдрах болон үер усны гамшигаас эд хөрөнгийн хамгаалах чиглэлд одоо үерийн барилга байгууламж голын айс авыг бас хамгаалах ийм чиглэлтэй барилга байгууламжууд бол баригдана. Тэгэхээр өнөөдөр энэ одоо үүсэж байгаа асуудал дээр бол харилцан тохиролцож бас энэ газрыг чөлөөлж байгаа гэдэг зүйлийг бас тодтогч хэлмээр гэдэг нийслэлчүүдээ хэл. За өмнөх шийдвэрүүд маань бол одоо албадан буулгах чиглэлтэй байсан бол бид бас нөхцөл байдлыг хувийн хвшилтайгаа ярилцаж ойлголцож байна. Нийслэлчүүдийн маань нийтлэг эрх ашигын төлөө бас хамтарч ажиллацгаая ойлголцъя. Шүүх одоо маргаануудыг шүүхийн журмаар биш энд хугацаа орно. Тэгэхээр энэ асуудлуудыг бас түргэн шуурхай шийдъя. Хавар бас одоо бас шар усны үеэр буух магадлал байна. Ирэх жил одоо бороо бидний хүлээхгүй шүү дээ. Тийм учраас энэ аль аль талаас одоо ойлголцоод газар чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцож шийдъя гэдэг байдалтай одоо шийдэж ирэх гэсэн үг.